би та нарт нэг зүйлийг анхааруулж байна. Монголын итгэгч шашинцсан ууштай дээр ямар ч амьдрал дээр нөхөж байдгүй. Дууд хаас өөрийн мэддэггүй. Тэгээл нөгөө нэг юм Библиэр бичсэн түүхээ яриад байдаг. Бурхан биднэр түүхийг заагаагүй. Бурхан түүхээр дамжуулан ишлэлтэйг өгөх гэж ярьж байгаа байхгүй юу? Гэхдээ анхааралтай сонсоорой. Анхааралтай сонсоорой. Та бохир зүрхээрээ дав дайснуудтай тулдаж чадахгүй. Та зүрхчин бохир байх юм бол та дав дайснуудаа тулдаж чадахгүй. Та дийлэхгүй. Нүхэлчин долоох үнийг мэдж байгаа сте. Чөтгөрүүдийг нэг хүнийг чөтгөрөж шилхөөд гэрт нь ороод би Есүсийн нэрээр чөтгөрүүдийг хөөлөө гэсэн чи чөтгөрүүд нөгөөдөө хөөдөг гэсэн долоо хүнийг штэ үгүй. Таавуудыг бид мэднэ, Есүсийг мэднэ, та нар хиндэ гэж те хөөгөл гаргаад явж санаж гинөө. Яагаад өөртийг нь айлгаад явж штэ. Яг тэдний зүрхэн зүг биш байхгүй. Чөтгөр тэдрээс айхгүй штэ. Тийм учраас зүрхэн зүг биш итгэгчдээс хинч яахгүй. Чөтгөр тэднэртэй тоглолтоо хийдэг. Та нар сүм чуулганд яваад зүрхчин бохор байгаад нүгэл үдээж яваад та нар сайхан амьдрнаа гэх тийм номдос сонсож байгаа бол би та нарт хэлье. Та нар тамруулж явж байгаа гэсэн үг хаашаач. Тэгэд өнөөдөр итгэж зүрхэндээ тэр их нүгэлтэй мөртлөө өөрийг нь бурхан сонсдог гэж боддог. Ямар халуун байна. Ямар амар нэхлэгдсэн байна. Өнөөдөр ингээл хүмүүс бузар нүглээ үлдээл. Маргааш Есүс ирэхэд тэнцэх хүмүүс их цөөхөн байна. Маш цөөхөн. Бид Бурханаас айхсарч бидний сэтгэл сүнсийг гартаа тамд хаях тэр нэгнээс Бурхан аа гэж хэлсэн байхгүй юу? Тэрнээс бидний хүнээс пастраас гэж хэлдэггүй байхгүй юу? Олон Христэд итгэгчид бичвэрүүдийг тунгалдаж ямар ч үр дүнд хүрдэггүй. Яагаад? Учир нь тэд үнийг нийслэлгүйгээр хийж байна. Өөрөөр хэлбэл тэдний зүрхэнд ёс бус зүйл нуугдаж эзний хүсэлд нийцэхгүй байна гэсэн үг байна. Өнөөдөр маш олон итгэгчид та нар шивлэг гэдгийг мэдхүү. Янз бүрийн номоор уншаад witchcraft янз бүрийн тэр гачин зүйлийг хийдэг итгэгчид. Тэрийг залбирал гэж андуурдаг. Бохир сус найрлаг гэдэг. Бурхан танд зэвсэг өгсөн үр дүн харахын тулд танд иш үзүүлэгч хэрэггүй. Өнөөдөр иш үзүүлэгч гадар маш их зүйлгээд явж байна. Иш үзүүлэгчийг Бурхан сумд өгдөг. Есүс дангаар ажилладаг гэдгийг бас хэлмээр. Есүс үзүүлэгч олноор ажилладаг. Бурханыг заагаад өгсөн байгаа аахгүй гэдэг. Ямар олон итгэгчдэр өнөөдөр иш үзүүлэгч гэсэн хүмүүсийн дуусахад гэрлэл, амьдрал, санхүү мөнгө сүрч иш цааж байна. Яагаад жинхэнэ мэдлэггүй байгаа аахгүй юу? Шашин бэртэ. Та нэг хин нэгэн хүнээс хамаартай болох гэж үздэг. Та нэг ямар нэг юмнаас хамаартай болох гэж үздэг. Харин жинхэнэ Бурхан бол хизээш тэгдэг үү? Жинхэнэ Бурхан өөрийнх нь нэгүсээс хамаартай болохыг хүсдэг тийм үү? Өөрийнх нь нэгүслийн сүнс буюу ариун сүнсээс таныг хамаартай байгаас гэж хүсдэг байхгүй юу? Бурхан таныг өөрийнх нь үгнээс хамаартай байгаас гэж хүсдэг. Та нэг пастраас хамаартай болгож хүсдэггүй шүү Бурхан хүмүүсээ. Энэ шашин. Эний шин зөндөө бохир заваан зүйл гэдэг. Хүмүүс мэдэхгүй байгаа байхгүй юу? Үнэн сонсож ирээгүй холбог номлол гэж тийм аюултай байдаг. Сүмд хүмүүсээ магтдаг. Зарим хүмүүсийг бүр ингээ хоолойгонд бачиж магтуулдаггүй. Тэр хүн бүр эндээ тасцсан байгаа байхгүй юу? Зарим хүнийг залбируулдаггүй. Бурхны үгээр тунхаглуулдаггүй. Яагаад гэвэл тэр хүн тунхаг юм болох гэдэг. Шашин миний заадаг. Шашин өөр юм заадаг. Шашиндаг зүйл өөр юм заадаг байхгүй юу? Хүнээс та нэг хамаартай болох юм да заадаг байхгүй юу? Та нар жинхэнэ амийн түлхүүр чинь атгахгүй байгаа байхгүй юу? Тийм учраас тэгээ хэлдэг шүү дээ те та нар Тэнгэрийн хаанч өөртөө жолгүй өрөөлөж оруулгүй чинь байхгүй юу? Бурхны үг ийм л хүчтэй. Бид Иврэ 4:12-д мэдэн шүү дээ тийм ээ? Учир нь Бурхны үг амьд бөгөөд эгтэй бөгөөд хоёр талтай эрдээ ямар ч хилдээс хурц гэж хэлсэн тийм үү? За тэгээд нугас чүмбийг сэтгэл сүнсийг ялгадаг гэж хэлсэн тийм. Бурхныг ийм авах байхгүй юу? Харамстай энэ үг энэ олон жилийн итгэгчнээс нуугдаад байгаа байхгүй юу? Энэ төлхөр нуугдаад байгаа байхгүй юу? Сатаныг ичдэггүй байж та сүмүүдээр ичдэггүй байгаа байхгүй юу? Яагаад вэ? Ичилчээр та нар ирчлээд гараад та нарыг мэдчих шүү дээ. Айц нь дайсныг татдаг. Харда айц дайсныг татдаг гэж та нар боддоо. Айдас муу ярин сүнслүүдийг татдаг. Өнөөдөр сүмийн итгэгчдэр сүмд явдаг итгэгчдэр чөлөөтэйгээр явж гарч чадахгүй айж бүгд. Энэ юу вэ? Айцын сүнс буюу шашны сүнс хүмүүс ингэж хэлдэг байхгүй юу? Айдас чөтгөрүүдийг татдаг. Муу ярин сүнсийг татдаг. Итгэл юу татдаг? Тэгвэл бурхны хүчийг татдаг байхгүй юу? Чин гэрээний хүмүүс гэдэг ааштай.
Одоо тэр иш үзүүлэгчд байгаа тийм юм да Еремья, Илия тэр Хагай гэл тэр олон хүмүүс чинь тэр бурхны агуу хүмүүс гэдэг байгаа чинь биднийг харахад хүсдэг байсан гэж та нар боддоо энэ үеийг яагаад бол тэр үеийн хүмүүс ариун сүнс өгөгдөөгүй байсан. Тэр үеийн хүмүүс нэгэн сүнс өгөгдөөгүй. Тэр үеийн хүмүүс хууль байсан. Харин биднийг яасан? Хуулийн буюу хуулийн хараалын хуулийн зүтгэлээс биднийг чөлөөдөд бид нэгэн үслийн тэр бэлэг болох нэгэн үслийн сүнсийг өгөөд бидний дотор нэгэн үслийн сүнс орж ирээд бид яасан нь? Бид дотроо бурхныг тээсэн бидний ам хүчтэй байгуулдаг босгодог ийм бид нар өндөр түвшний хүмүүс орж иж байгаа байхгүй юу? Харамсалтай няасан Холимог номлоор шүү хүмүүсээ. Түн чуулгыг шашинжуулаад хүнээс хамааралтай хідэн чуулгаас хамаартай ингээд чуулгын түгээр заагаад байдаг. Бурхан ингэж босгодгүй. Бурхан ингэж өргөдгүй. Гайхалтай бидний бурхан ч. Гэхдээ маш энгийн. Тэрний хүч түүний үг маш энгийн гэхдээ агуу зүйлийг бүтээдэг байхгүй юу? Ийм бурхан бид итгэдэг байхгүй даа хүмүүсээ. Яагаад та нар маань ингэ шашинжаад энэ одоо гарах байхгүй юу? Наад шашны дээр хууль дүрмийн хараа салах хэрэгтэй байхгүй юу?